Сайн байцгаана уу? Намайг Бацаг Огтай Хэлэндээ гэдэг аймгийн тэргүүний 9-р цэцэрлэгт багшийн туслагаар 5 дахь жилдээ ажиллаж байна. Багшийн туслахын ажил бол бага насны хүүхдийн гэсэн бүх зүйлийг заан сурган зөв хүн болох суурийг нь тавьж өгдөг гэж би боддог. За тийм ч учраас би багшийн мэргэжлийг сонгон сонирхож энэ мэргэжлэр суралцсан. 2025 онд Улаанбаатар Эрдэм их сургуулийн СОБ-ийн багшаар төгссөн. Энэ хичээлийн жилд 35 хүүхэдтэй бэлтгэл бүлэгт багшийн туслагаар ажиллаж байна. Хүүхдийн бие бэлтрийн сорил өдөр тутмын дадал хэвшил, үйл ажиллагааны явц ялгаатай хэрэгцээтэй, хэл ярианы хоцрогдолтой, анхаарал сул 2 хүүхдэд дэмжлэг үзүүлж, хэл яриа ба дадал хэвшлүүдийг эзэмшүүлж, эхлэлийн үнэлгээ 72.8% байснаас явцын үнэлгээгээр 92% ахиц гархан ажиллаж байна. Бүлгийн менежментийн хичээлийн эхэнд дадал хэвшил болон чиглүүлэгчтэй үйл ажиллагааны төлөвлөлтийн хэл яриа, математик, тоглоом, байгаль, нийгэм, орчин төвүүдийг тохижуулан, хүүхдийн нас идэвхэн онцлог тохируулан, хүүхэд нэг бүрд хүртээмжтэй сургалтын хэрэглэгдэхүүнийг сургалтын 4 чиглэлээр 174 ширхэг, байгаль, нийгэм орчны 20 ширхэг, хэл ярианы 420 ширхэг хэрэглэгдэхүүнийг бэлтгэсэн байна. Үүний үр дүнд хүүхэд нэг бүр суралцахын үр дүн эзэмшин ажиллаж байна. Энэ манай ангийн ингээд хэл ярианы ингээд бодон байгаа. Энэхүү хэл ярианы болонгод хэл зөвшөөрлөг тасгал, хэл аваа зүй тэгээд өөрснөө хүүхдээ сонголтынхаа цагаар ирээд одоо энэ хэл зөвшөөрлөг тасгалаа харна аваа зугаа болон ингээд хүүхдүүд ингээд хийж ингээд дадал хэвч болсон байгаа. Хэл зөвшөөрлөг тасгалаас алийг сонгож хийх вэ? Сонгоод хийгээрэй. За сарамчсан дураач хиймээ. За сарамчсан дураагаад тий. Үл бүдэр хөв төслийн хүрээнд Хэрлэнгийн барьяа уртын дууны чуулга суралцсан Сэцэнхан аймгийн Элдэн ван хошууны угуулах халахын алдарт дуучин ард түмний гавьяата Сесаржаагийн дамжаагийн нэрэмжит Монгол ардын уртын дуу дулаачдын улсын уралдаанд амжилттай оролцсон. Онцгой байдлын ерхий газраас зохиогдсон говийн чоног 2024 гамшиг ба газар хөдлөлтийн улмаас үүссэн гамшигын үеийн аврах үйл ажиллагаа ард иргэдэд нээлттэй үзүүлэх дадлаг сургуулиалтанд нурангад даруулсан хүнд анхан шатны тусламж үзүүлэн аврах үйл ажиллагаанд биечлэн оролцсон. Гавьяа шагнал хүүхдэд ээлтэй багш Монголын улаан загалмай нийгэмлэгийн хүмүүнлэг залуу алтан медалаар тус шагнагдсан. 2025-аас 26 оны хичээлийн жилийн дагуу шинжилсэн хөтөлбөрийн дагуу багшийн туслахад бид дадал хэвшлийн төлөвлөгөөг боловсруулж ажиллаж байна. За энэхүү төлөвлөгөөнд бид нэр хүүхдийн өдөр тутмын үйл ажиллагаа, дадал хэвшил, гар угаах, шүд угаах, өөртөө хөдөлмөрлөх дадал хэвшил сурган ажиллаж байна.